Шалом, шалом, өглөөний минь төргий. За, сайхан өглөөний минь төргий. Эзэнтэй талархъя. Эзний өдрийг бидэнд өгч байгаа бурхан. Талархъя. Эзэн минь бидэнд дахин шинэ өглөөг өгч шинэ боломжийг өгсөн танд баярлалаа. Бид таны үгийн өмнө иржээ. Эзэн өдөр бүр танаас ирдэг таны илчлэл, таны үг, таны өдөртөмчөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгэд энэ цагт эзэн та бас үг айлдараа. Тэгэд бид Иесус Христийг дагандуурайч, Иесус Христтэй адилхан болж амьдрах энэ амьдралын маань аяллыг та өрөөж өрөө. Тэгээ энэ өдөр таны өмнө өөрийгөө даруусган, таны өмнө өөрийгөө төвлөрүүлэн таны үг рүү чиглүүлж байгаа энэ цагийг та өрөөж өрөө. Өглөө бүр бид хамтдаа зүйлж, хамтдаа залбирдаг бидний өглөөний мөрөглийг та хүлээн аваарай. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За, өнөөдөр бид Эхлэл номын 43-ийн 1-ээс 15 Бенаминийг явуулсан Яаков гэсэн гарчигтай. За, уншлаа. Уг газар нутагт айхтар хүнд ган гачиг болж байлаа. Египтээс тэдний авчирсан үр тариач дуусав. Тиймээс эсэг нь буцаж яваад багч болов хоол хүнс худалдаж аваад иргэлээ. Тэгтэн Иуда нөгөө хүн бидэнд та нар эрэхтэй дүүгээ авчрахаас нааш миний нүрийг харахгүй гэж нуцтай хэлв. Та Бенаминийг бидэнтэй явуулах юм бол бид яваад танд хоол хүнс худалдаж аваад ирье. Тэр хүн бидэнд дүүчин хамт ирэхгүй бол та нар миний нүрийг харахгүй гэсэн болохоор хэрвээ та дүүг бидэнтэй явуулахгүй юм бол бид явахгүй гэлээ. Тэгтэл Израиль та нар яах гэж тэр хүнд дүүтэй гэдгээ хэлж надад ингэж гай удаваа гэсэнд нөгөөдөл нь ах дүү төрөл саданг нь асууж шалгаагаад эцэг чинь одоо болтол амьд сэрүүн байдгүй өөр ах дүү би юу гэд байсан болохоор бид амийг нь дагуулж хариулсан юм аа. Дүүгээ аваад ир гэж хэлэн чинээ сансангүй гэв. Тэгэхэд Иуда эцэгтэй Бенаминийг надад даатахад явуулчих. Бид даруухан яваад ирээ. Тэгвэл таач бид ч хүүхэд багчулж амьд мэд үнэлдэн шүү дээ. Би дүүг бүрэн ханиуцсан. Та надтай тооцоо хийгээрэй. Түүний тань дээр 9 минут дагуулж авчрахгүй бол би насан туршдаа таны өмнө буруутан болж явъя. Хэрв төвдөө сатад байгаагүйсэн бол өдөөд 2 удаа яваад ирэх байлаа шүү дээ гэлээ. Тиймээс эцэг Израиль за тэгвэл ингээ орон нутгийн нэртэй сайн үр шимээс уут савндаа хийгээд тэр хүндээ бэлэг болгон авч яв. Тухайлбал нэг жаахан гавар жаахан зүгийн бол анхлын нэрдэн хүчлэг давирхаа шударгалгийн самар бүүс тэргүүтэн байж ална. Тэгээд өмнөхөөс 2 дахин их мөнгө аваад яв. Шуудааны чи аман дээр байсан мөнгийг бас буцаагаад авч явах хэрэгтэй. Энд ташуу явдал болсон байх. Дүүгээ аваад өнөө хүн дээр даруухан эргэж төгс хүчит бурхан та нарт өршөөл үзүүлж тэр хүн Шимон Бенамин хоёрыг та нарт буцааж өгөх болтугай. Би ихч толгой үр хүүхдээс хагцах ёстой бол хагцаг гэвэ. Амен. За, Бенаминийг явуулсан Яаков гэсэн гарчигтай. За, үргэлжлэх ган гачигт туйлдэн хүнс дуусахын эрхэнд Иуда эцгээс гуйсаар Бенаминийг дагуулan дахин Египтэд зориулаа. Египтээс авчирсан буудаа хүнс Жералда хөдлөө. Симоныг барьцаа болгон үлдээч гэсэн тул зөнд нь орхиж болохгүй учраас Яаков хүүгүүдээ Египтэд очиж хоол хүнс авч ирэхийг тушаав. Иуда Египтийн ерөнхий сайдад амласан тул Бенаминтай хамт очихгүй болохгүй гэв. Яаковын хувьд Йосеф Симоныг алдаа зогсохгүй Бенаминыг хүртэл алдаж болзошгүй нөхцөлд сэтгэл зовнисаар байна. Харин Иуда өөрийн амиар тангарлан Бенаминыг аюулгүй эргэн авч ирэхээ амлаж байна. Иудагийн хүсэлтийг зөвшөөрсөн Яаков Египтийн ерөнхий сайдын сэтгэлийг зөөлөхийн тулд үнэт бэлэг 2 дахин илүү төлбөрийг бэлтгэв. Өнгөрсөн он жилүүдэд аюул эрсдэлтэй тулгарх бүртэн түүнтэй уулзсан төгс хүчит бурхны нэгүсэг түшгэлэн Бенаминыг хамт илгээлээ. За, бурхан гэж хэмбэ?
алдуулж алдъя гэж хэлэх хүртэл бурхан биднийг сурган бэлтгэж бүхнийг доош тавихаар удирддаг. Бурханд бүрэн дүрээ итгэж чадахгүй зуралцаар байгаа миний Бинамин юу вэ гэдгийг бодож үзсгээе. За дуулууртаа дагах үед бурхан хамт байдаг. Бурхантай ойрон бурханыг илүү мэдэх нууц даалгавар юм. Ямар зүйл дээр дуулууртаа хандах боломж байна вэ гэсэн. За өнөөдөр бидний унсан хэсгээр хүн болохонд тэр одоо зуураад бариад байдаг Бинамин байдаг тухай ярьж байна тийм үү? Бинамин байдаг. За бид нар Бинамин байгаа түүнээс зуураад байдаг. Зуураад тэгээ байгаад байдаг. За тэгвэл одоо бүр үнэхээр тэрийг тавих хас өөр аргагүй нөхцөл байдал буюу ган гач өлсгөлэн нүрлэх явдал тохиолдсон тийм үү? За тэгээд энэ үед эхлээд бол юу яадаг? Өлсгөлэн хоосордоо ингээд өөрөөр хэлбэл ингээ хүн нөгөө нэг одоо дутагдаж гачигдах ч гэдэг юм уу, өлсөх ч юм уу, тийм үедээ ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр нөгөө бурхны юунаас тасарсан юм шиг юм мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл бурхны хангамж тасарсан, бурхнаас олдсон юм шиг. Тийм зүйл болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь нөгөө нэг Яаковын гэр бүл тийм итгэлийн юм шалгалтын орчныг бий болгож өгч байгаа гэсэн шалгалтын орчныг бий болгох. За ингээд Египтээс авчирсан үр тариа нь дуустдаг. За тэгэхээр хүний харга, хүний нөөцлсөн нөгөө нөөцлсөн байсан шүү дээ үр тариа те. Ингээд нөөцлсөн хүний харга нөөц эцэстээ ингээд дуустдаг эцэстээ хүрдэг те дуустдаг. Тэгээд одоо ингээд бүр болохоо хараа бурхны харах хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлдэг хүн тийм үү. За тэр үлдэл хүн ингээд хоолтой байгаад ах юм бол магадгүй Якоб болон түүний гэр бүлийнхэн ингээд болоод байгаад ах байсан баг тийм. Гэтэл бүр үнэхээр яг бүх зүйл ингээд тасраа дуусаад ингээд болохоо байлаа гэд ингэх үед одоо юу болж ирж байна вэ? Бурхан ингээд хэрэгтэй гэс одоо бурхан хэрэгтэй гэдгийг тэд ойлгож эхэлж байгаа. За тэгээд нөгөө нэг Египтийн захирагчийн эвгийг Юда бүр ингээд айгүй хүчтэй хэлж байгаа штэ. Тэгээ юу гэсэн тэр хүн бидэнд хэрв дүүчин та нартай хамт байхгүй бол та нар миний нүрийг харахгүйс хатуу сануулсан билээ гэж ингэж хэлж байгаа тийм үү? Хатуу сануулсан гэд. Тэгэхээр одоо яг түүнд нэг бараг л бурхны дуу хоолой шиг сонсдож штэ. Бинаминыг явуулах бол бид явахгүй гэд энэ үгийг ингээд маш бат зөксөж जैन. За бид нар Юуда алдаа гаргаж байсан хөнгөн явдалтай байсан те энэ зүйлийг мэдж байгаа. За гэтэл одоо тэр юу ч бацгсаа тийм хариуцлагатай буюу өөрөөр удирдахч болоод ийм нэг хариуцлага үүрж. За тэгэхээр удирдахч хүний хамгийн чухал зүйл юу гэхээр хариуцлага үүрэх явдал байдаг. Хариуцлага үүрэх явдал байдаг. Тэг хариуцлага үүрээд за би ийм зүйл хийсэн, би энэ дээрээ алдсан, энэ дээрээ онсон гэдэг ч юм уу те хариуцлага үүрэх ёстой байдаг. За тэгэхэд тэр үед ингээд нөгөө Якоб болохоор юу байсан гэхээр одоо тэг энэ нөгөө нөхцөл байдныг бурхны төлөвлөгөө биш хараа хүүхдүүдийн алдаа байлаа гэж ингээд та нар яхаар тэр хүндтэй дүүтэй гэж хэлсэн бэ гэд. За тэгсэн чи Юда дахиад хариуцлагатай үг хэлж байгаа тийм үү? Хүүхд надад даатгаа гэж ингэж хэлж байгаа. Тэгээ би өөрийгөө тэг одоо тэг би өөрөө энийг үүрэх болно гэх. Бид нар сайн мэднэ Юдагийн удмаас Иесус Христ гарсан тийм үү? Эндээс яг одоо энэ нөгөө сүнслэг удирдгчийн удам гарч ирж байгааг бид харж байна. Сүнслэг удирдгчийн удам тэр бүх хариуцлагыг өөртөө үрж байна тийм үү? Иесус Христ бүх хүний гим нүглийг өөртөө үрсэн адил. Энэ дээр Юда амнасаа халдах байсан ч гэсэн эцэгтэйгээ насан туршийн харилцаа алдах байсан ч гэсэн гэсэн энэ золиослох ийм юугаа гаргаж ирж байна. Яг тэр хариуцлагатай золиослох тий ийм зан чанараа гаргаж ирж байгааг бид харж байна. За тэгээд энэ дээр бас хэлдэг те хэрэг бид саатаагүй бол 43:10 дээр тийм үү? Хэрэг бид хойшлуулаагүй бол одоо аль хэдийн 2 ч удаа яваад ирэх байсан гэж ингэж хэлж байгаа. За Юдагийн хувьд ганцхан Бинаминыг бодоагүй бас нөгөө тэр газар Симон барьцаанд үлдсэн байгаа шүү дээ тий. За тэгээд ер нь нөгөө нэг ингээд хойшлуулах юм бол ямар нэгэн зүйлийг бид нар одоо ингээл хоош тавиал тэг ингээд ах юм бол энд бидний асуудлууд зовлонууд ууддаг байгаа. Бид нар нөгөө хин Joyce Mary ингээд юу гэж сонсох юм бол Joyce Mary
нөгөө цөлөөр ингээл яваал гэдэг цөлөөр яваал гэдэг тухай ярьдаг штэ. Гэхдээ ингээл эндрээ тойроод алхаад байдаг. Гэтэ яг үүнтэй адилхан Израилийн ард түмэн цөлд яваадсэн тийм үү? Цөлд явахдаа тэднээс дуулуургүй байдлаас болоод тэд тэр цөл дотроо байгаалсан. Өөрөөр хэлбэл цөлөөс гарах боломжуудаа тэд алдаад исэн гэсэн. За тэгвэл биднэрт ингээ бурхан янз бүрийн боломжуудыг өгдөг тийм үү? Боломжуудыг өгöd ахт бид нар магадгүй одоо энэ санхүүгийн хэцүү байдал ч гэдэг юм. Одоо эрүүл мэндийн хэцүү байдал. Одоо бидний одоо юу гэдэг гэр бүлийн харилцааны ч юм уу эсвэл ажил албан харилцааны тэр хэцүү байдлаас бид нар ингээл заа шиг гэл хоош тавиад байвал хизээ нэгэн цагттай ийм зүйлтэй тулгарна. Гэхдээ эртхэн шиг тулгараад эртхэн шиг энийг даван туулаад гарах нь айгүй чухал. Уг нь бол гэтэл хүмүүс яагаад гэдэг хоошин тавиад байдаг. За ялангуяа харилцаан дээр ийм зүйл айгүйх гардаг. Одоо нэг яг миний ажилласан зүйлээс юу гэж бодогддгүү гэхээр нөгөө Монголд ингээд ээж нар айгүй чухал ингээд үүрэг гүйцэтгээд тэгээд ирэхээр нөгөө нэг ер нь нөгөө одоо юу гэдэг нөгөө ээж нар гал гол шийдвэр мэдвэрийг гаргаад ингээд ирэхээр ээж нар юунд яадаг вэ гэхээр нөгөө нэг аав нарыг одоо гэр бүлтэй хариуцлагагүй хүн болгоод аав нарт шийдвэр гаргах юу өгөхгүй тэгж яж захта давхар нэг зүйлийг хийж яадаг хүүгүүдэд тийм болгож явж яадаг. Хүүгүүдэд тийм болгоод явж яадаг тийм үү? Хүүгүүд. За тэгээд ирэхээр нөгөө монгол ирчүүдээс ерөнхийдөө бас нэг нийлэнхүү ажиглагддаг зүйл нь ямар нэг юм нөгөө юмтай тулхаасаа илүү нөгөө тойрч гарах гэдэг цутаад байдаг шийдвэрийг тэ асуудлыг шийдэхгүй асуудлаас сутаах гэдэг ийм зүйлүүд ажиглагддаг. Ийм зүйл ажиглагддаг. Бурхан болохоор юу хүсдэг вэ? Тэр асуудалтайгаа яг тулаад тэг шийдвэр яагаад тэгээд ингээ босох энэ зүйлийг хэлдэг. За тэгээд Юда эцэгтэй бүр хэлсэн энэ хүүг надтай хамт явуулаач. Бид хөдлөе, бид явъя гэсэн байна. Бид ч тааж хүүхдэд байна цөм өгөхгүй амьд үлдэх болно. Би түүний бүрэн хариуцна. Та миний гараас түүнийг нэхэж олно гэд. За Юдаг бид нэг гайхан бол тэр маш хүчтэй гоё юм шийдвэр гаргацсан. Тэгээд дээр нь ятгах чадвартай тий. Бид хөдлөе гэд. За тэгэхээр эндээс яг нөгөө нэг бид нэг Юдагийн итгэлийг харж байна. За итгэл гэдэг юу вэ гэхээр хөдлөхийг хэлдэг. Итгэл гэдэг хөдлөхийг хэлдэг. Итгэл гэдэг босоод алхахыг хэлдэг. Итгэл гэдэг үйлдэхийг хэлдэг. Тэгэхээс ингээд суугаад байгаад байдгүй тийм. Бурхан хангана, бурхан өгнө гэж суугаад авах биш. Босоод хөдлөөд яваад надад болохоор нэг юу тэр инээдтэй санагдаад байдаг байхгүй нэг айгу алиа өгөн байдаг шүү дээ. Имож нүрэндээ имож хийсэн. Яг нэг намайг сайхан хүнтэй уулзруулаа сайхан амьдруулаад өгөөч гэсэн чинь үгүй нөө тэнгэрлэхгүй чи тэ босооч гэх би баян үндээс өргөө чи яасан увайгүй юм гойд юм бэ аль чи босооч чи тэгээ гараач гэлдгсэн чинь би гарах юм уу гэл тэ өөрөө бол ингээ суугаал гэртээ суугаал залбираал ингээ байж байвал гинтх нэг айгу баян нөхөр ороод ингээ бодцсон тэ тэгэл үгүй чи ядаж гэрээсээ гараач гэл ингээл хэлдэг шүү дээ тэрнтэй адилхан итгэл хөдлөхийг хэлдэг итгэл ерөөсөө дандаа үйлдэхийг хэлдэг. Бид нар зүгээр суучаад тэг ингээд өгөөч гэдэг гэвэл энэ бол зөв итгэл биш. Бид нар жишээлбэл ялангуяа одоо бурханд бид нар хөдөлмөрлөө гэсэн юм. За тэгээд хөдөлмөрлөх учраас бид нар хөдөлмөрлөн. За тийм болохоор бид нар санхүүгийн ерөөлөг гуйдаг те. Санхүүгийн ерөөлөг гуйхад нэгдүгürt бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид нар те юугаа хоёрдугаарт бид нар хийх ёстой зүйл юу вэ гэдэг. За хамгийн чухал ихнийх нь мэдээж хэрэг итгэж хүмүүсээ бол 11 өргөн за тэгээ хөдөлмөрлөн. Тэгээд бас тэ одоо бид нар санхүүгийн ерөөлөг гуйхад бурхан бид нар гээд өгөхөөр гараа дэлгээч 50 өгөөч гэж хэлдэг. Өгөөч гэж хэлдэг. За тэгээд бидний тэр гараа тавиад дэлгээд өгөхөд тэр үед ядгүй. Бурхан бидний нөгөө нэг одоо тэр тавихгүйсэн зүйлийг бид гараа тавих үед бурхан бидний гаран дээр дэлгэгдсэн гаран дээр тэр ерөөлөө тавьдаг байгаа тийм үү. За тэгвэл энэ дээр Юда бас хэлж штэ тий би бүхний хариуц. Тэгээд дээр нь хамгийн гол нь Юдагийн энэ одоо шийдвэр энэ удирдах чадвар юун дээр харагдж байна вэ гэхээр бүх хүмүүсийн амнасны төлөө асуудлыг ярьж байгаа байхгүй юу? Бүх хүмүүсийн амнасны тухай тий би түүнийг бүрэн хариуцсан. Та миний гараас түүнийг нэхэж болно гэдэг тий. Өөрөөр хэлбэл та аавд айлчин тий та ч хүүхгүй
Хүүхдүүд маань тааж, хүүхдүүд маань цөм хөхгүй амьд үлдгэл. Тэгэхээр юудаа тийшээ явж байгаад бүр шийдвэр гаргацсан байгаа байхгүй. Би бүртээ энэ гэр бүл болон өөр хүүхдүүд тэдний амнасыг хамгаалахын төлөө бидээ бүр бүх зүйлээ зориулна. Би ямар ч арга хэмжээ болоо тэг баг ингээл тэг. Магадгүй би барьцаанд үлдэх ёстойсэн бол би Симон тэг Бенамины буцаагаад би барьцаанд үлдээд би өөр хүүхдийнхаа төлөө тэг тэнд тэр тодорхойгүй амьдрал магадгүй амнасаа алдах байсан ч гэсэн би энд өөрийгөө зориулнаа гэсэн ийм зүйлийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд натаа хамт явуулаач гэж хэлж байгаа. Тэгэхээр итгэл биднээс алей те натаа хамт яваач гэж биднээс шаарддаг. Натаа хамт яваач, натаа хамт алхаач, натаа хамт хийгээч. Энэ зүйлийг биднээс шаардж байгаа тийм үү. За тэгэхээр бид нар хэрвээ бас энэ дээр 10 ялангуяа хэрвээ бид хойшлуулаагүй бол одоо аль хэдийн 2 ч удаа яваад ирэх байсан гэд. Тэгэхээр хойшлуулах юм бол бүртээ илүү ингээд нэг амнасаа шалдах аюулт хүрч болзошгүй гэдгийг бид нар Евдагийн үгээс ойлгож болно тийм үү. Амнасаа шалдаж болзошгүй гэдэг. Тийм учраас юу гэж байна? Бид амьд үлдэхийн тулд хойшлуулж болохгүй. За тэгэхээр бид нар нэгдүгээр эндээс юу гэж сурах вэ? Бид итгэлийн дундтай бид нар итгэл бид нэрийг тэг нэг ингээд юмыг хойш тавихаас хойш тавих нь итгэл биш гэдгийг харуулж байна тийм үү? Юмыг хойш тавих нь. За тэгээд бид нар итгэлээрээ үйлдэж эхэлж байна. За тэгээд итгэл гэдэг нь босоод алхахыг хэлж байгаа. Босоод явахыг хэлж байгаа тийм үү? Босоод алхах, босоод явах энэ зүйлийг хэлж байгаа. За тэгээд дээр нь юу? Шууд шийдвэр итгэл бол хөдөлгөөн юм аа. Хөдөлгөөн учраас тэгээд бид нар Яког харах юм бол Яког эдгээр итгэлгүй байгаа ч гэсэн Яковын юун дээр болохоор бас нэг харагдж байгаа зүйл нь юу харагдаж байна гэхээр Яков бас нөгөө хүндэтгэлийн ийм соёлыг айгу барьж байгааг харж байна тийм үү. За ингээд юмнууд Абелийг хэсгэлд аваад яваараа, мөнгийг 2 дахин авч яваараа. Өөрөөр хэлбэл энэ нь юу хэлж байгаа нөхөр шудраг цэвэр сэтгэлээр очих ийм зүйл байгаа. Шудраг цэвэр сэтгэлээр очих тийм. Баг мөнгө авч чад гуух биш. Ийм биш эсэргээр бүр айгу хүндэтгэж байгаа гэдгийг илэрхийлээрээ. Тэгээ Бенаминыг аваад тэгээд яг юу хэлж байна. Бос хөдөл гэж. Одоо Яков хүүхдүүдээ дүүгээ аваад яв тэр хүн дээрээ эргэж очоо гэсэн энэ зүйлийг хэлж байгаа. За тэгээд төгсгөчд бурхан та нарт өршөөл үзүүлгээ. За эндээс одоо Яков яг нөгөө нэг юу руугаа буцаж чинь итгэл рүүгээ буцаж чинь те нөгөө төгсгөчд бурхан ингээд тэр залбирчсэн те. Тэгээд энэ дээр нэг Элшадай гэж үгийг хэлсэн ба. Тэгэхээр бүхнийг тэтгэгч гэсэн үг байхгүй те. Төгсгөчд бурхан бүхнийг тэтгэдэг. Тэгээд нөгөө нэг өөрөөр хэлбэл тэр бас яв гэх дүүгээ аваад яв гэсэн энэ итгэл тэгээ одоо яваа эргэж чөө гэх энэ итгэлийн үгийг тунхагласнараа тэр бас хүүхдүүдэд итгэл рүү түлхэж өгч байгааг бид харж байна тийм үү. За ингээд тэд бэлгийг авч Бенаминтай Египт нутг руу явдлаа гэж. За тэгэхээр тэд айжсэн бүгдээрээ айжсэн өлсөхгүй үхэхгүй тэг айжсэн буцаж чад очихгүй бол Симон хүчгүй гэж айжсэн. Тэг очиод бас ахаад хин нэгэн ч юм уу бүр зарим ингээд юм барьцаанд авчихгүй гэдгээс айжсэн. Олон зүйлүүд байсан. Гэхдээ хизээ өгөхөр айдас болохоор шүү дээ тий. Айжсэн тэр юунд итгэлээр алхах мөч айдас дуусдаг. Итгэлээр алхах мөч. Би одоо ингээд өндрөөс айдаг ярьдаг байсан шүү дээ. Өндрөөс айдаг байхад яг нөгөө манай пастор Самоним хоёр намайг нөгөөд миний тэр айдсыг ингээд туулахад туслахад айсцаад авахд туслах гээд бид нэр юу яасан бэ? Одоо өндөр дээрээс jump хийсэн байхгүй юу? За тэгээд ингээд нөгөө нэг юм тросоор ингээд доошо буусан байхгүй. Тэгээд аюу сан яг хөө тэрийг би нэг тайлбарлажсэн сайн гэж байна. Ингээд би өндөр дээр гарахаар хамгийн түрүүнд яг ингээд одоо миний юу гэдэг давсагч чинэрдэг байхгүй. Давсагч чинэрдэг. Тэгээд сүүлд нь тэрийг би ойлгосон хэрэг хин хөвлөд байхдаа би айц тавчижсэн гэдгийг мэдсэн. За тэгээд ингээд давсаг ингээд чинэрээ заа юу. Тэр мэдрэмж айгуу жоох хэцүү байхгүй юу? Тэгэхээс толгойд ингээл хайгаал хүчгүй өстой аюу өндрөөс би царчхан хэцэрхчихгүй тийм бодол байдаггүй. Зүгээр л тэр нэг давсаг чинэрх мэдрэмж айгуу амар байдаг байхгүй хэцүү. Ингээд. За тэгээд
Манай хоёр намайг ингээд манай самуун миний гараас бариад би тэр хайлаа хамт jump хийсэн байхгүй. Тэгээ яг тэр ингээд айц өөрөөр хэл тэн дээр яг тэр ингээд ирмэг дээр зогсож байгаа. Айгу өндөр юм цамхаг дээр гараад ирмэг дээр зогсож байгаа. Тэр ч одоо хэд юм бэ? Айгу өндөр баг 9-10 давхар байшин шиг л өндөр харагддаг шүү дээ. Тэм өндөр цамхаг дээр ингээд гараад зогсоод тэгээд ингээд гараа ойлоо гаргаар хатгацсан гэж зогсож байгаа байхгүй. Тэр үртэл би тэгээд асууж байгаа самуун юм надаас айч нөхөр. Тэгээ би нөгөө яг энэ мэдрэмжээ хэлсэн байсан болохоор айч би энд чинь хариулж гарч байгаа нөхөр нөгөөдөг чи эхэлсэн байна гэд тэгсэн чинь за хоёлаа юу яашгүй те би төрүүлж алахгүй чи төрүүлж алахаараа гэж намайг тэгж байгаа байхгүй окей гэх. Тэгэхээр би дуулууртаа алхам хийж байгаа. Тэгэхээр манай самуун юм төрүүлж алхаад намайг татах биш те. Ер нь нэг тэр үчи турхаад хүн штэ би чинь балаас даацтай үү те. Тэгэл намайг төрүүлж алахаараа гэж хэлсэн. Тэр үед одоо би дуулууртаа байх хэрэгтэй болж байна. Тэгээд би ингээд төрүүлээ алхсан. Тэгэл ерөөсөө гэж сэрвэттэл ингээд бууцсан аюугаа. Тэгэхээр айц гэдэг бас юу бид нар нөгөө яг дуулууртаа байх үед тэр айц юу гэдэг алхам одоо тий айцыг давах юу болдог ийм зүйл болдог. За тэгэхээр өнөөдөр бид унсаска ингээ харах юм бол өлсгөлэн болсон байна. Тэгээ бурхан ингээд өлсгөлэн буй нэгдүгээр юу гэхээр бид нар сүнсний хувьд өлсгөлэн байх хэрэгтэй. За тэгээд махан бие үед өлсөх юм бол яг бурхан хүнийг ингээ хөдлөгдгөө гэдгийг бид харж байна. Тийм хөдлөгдөг орчныг бий болгоод. За тэгээ юудагийн амьдралд бид нар бас яг юм өдөртөгчийн зүрх сэтгэл, хариуцлагын зүрх сэтгэл та болж байгааг бид харж байна. Тэгээд Яаков айжсэн зүйлээсээ тий хүүхдэд алдчихыг өлсчихвээ, нүдэн дээр хүүхдэд нөлбрөөд өгчихвээ. За тэгээд Бенаминыг алдчихвээ гэжсэн тэр айцаас одоо төгс өчөд бурханд найдвараа тавьж байгааг харж байна. Тэгэхээр итгэл гэдэг үл зүгээр би итгэж гэн гэд яриад ах зүйл биш, мэдрэмж биш. Итгэл гэдэг юу вэ гэхээр айц юу итгэл гэдэг бол яг алхам хийхийг хэлж байгаа. За тэг өнөөдөр бидний уншиж байгаа хэсэг бол яг итгэлээс биш айцаас итгэл рүү халахж байгааг бид харна. Айцаас итгэл рүү халахж байгаа ийм зүйл. Тэгээ би бас яг нөгөө нэг одоо ялангуяа саяхан би ер нь байнга хэлж байгаа тий. Нөгөө нэг энэ дээр нөгөө энэ боломжийг алдж байгаа зүйлийн тухай би хит удаа ярьсан тий. За би ялангуяа сая нөгөө өөрийнхөө ойр татны хүмүүстэй дөрвөн жин нэг сайн нэг хиний тэр чи хинийх тэр үлээ мандуулах тэр ялуу хинийх тэр ялаа нөгөө нэг хувьцаа юуны тухай Apex-ийн захирал эмэгтэй яриад тэгэн гутал миний орчин тойрны хүмүүс сэргсэн л дээ сэргээл хүүе яасан бэлээ нөгөө таны яриад байсан нөгөө юу мөчи юу илээ гэж хувьцаа мөчи чи юу илээ гэж ингэсэн байхгүй. Тэгээд би яг зарим хүмүүстэй ингээд өөрсдийнх нь бүр яг 4 жилийн өмнө би яг өөрөө ганцаараа ингээд нэг чимээг өнгөрөөгүй тэг би бүр ингээд орчин тойрныхаа бүх хүмүүстэй би ийм эхлээд би солонгос хэл дээр аяг өсөдөлсөн байхгүй. Ер нь коронагийн үеэр солонгос хэл дээр ер нь коронод гийн үед надад ирсэн айгүй ашиг тус гэвэл чимээгүй цагийг маш сайн гэж нөгөө бэлдээж тэгээд таслахгүй тэг яг нэвтрүүлэг болгож тогтмол хийж тэр үед миний хамгийн гол үйлчлэл чимээгүй цаг байсан. Нэгдүгээр тэгж хийсэн. Хоёрдугаар хамгийн чухал нь би хувьцааны талаар маш их зүйл уншиж судалж тэг хувьцаа хөрөнгөний хөрөнгө оруулалтын талаар солонгос хэл дээр маш их юмнуудыг сонсч ингэж өнгөрөөсөн байхгүй юу. Тэгээд би тэрийгээ нөгөө нэг ингээ үйлдээд за одоо яг би ингээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийх гэж байна ингээ гэж байна. Орчин тойрныхаа бүх хүмүүст хэлсэн юм. За тэгээд 4 жил болсон. Тэгсэн чинь сая хүмүүс маань гинтгэн сэргээл хүүе таны яриад байсан нөгөө хувьцамцаа чи юу л яасан бэлээ яадаг үлээ хүүе хай гэ. Тэгээд би нөгөө хүмүүсийнхаа юу үзгээд ерөөсөө тэр үед би нэг хэлээл нэг ардын аппликейшнийг нийгээл нэг хэднүүгээр кейсэн тэр чигтээ үлдцгээсэн. Тэгээ би тасралтахгүй баг мөнгөийг ч гэсэн хийгээд дараа гэд хэлээлээсэн. Тэгээ би бүр яг нэг хүнд чи цалинтай чи боломжтой тий чи цалинтай чи тий 50,000 төгрөг гэдэг чи одоо тэр үед нэг 20,000 вон л байсан. Чи сард 20,000 воныг чи өөртөө зориулаад нэг 50,000 төгрөг Монголд ингээд тансанд хийгээд ээ. Би бол тогтмол цалинтай тий биш болохоор хэцүү ч гэсэн би энийг хийх болно гэд. За тэгээд өнгөрсөн хугацаанд би яг 50,000 гарan ингээд 4 жил хийгээд ингээд нэг нэтгэхэд цалинтай хүн маань 400,000-ыг цуглуулсан байсан. Харин би бүр үзүүлээ би 4 саягийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн байна. 4 сая 50,000 гараг яагаад мэдээ надад хизээш ингээд бэлнээр шууд 4 сая байхгүй тийм. Гэхдээ сард ингээд би зүгээр л яг өөртөө одоо зуршил дадал бий болгоно. Тэгээд би энэ үр дүнг үзнэ. Алдуулаадаг олоо гэх.
За ингээд хийсэн чинь 50,000 хийсэн юм байна. Болохоор айгуу гоё ингээд өссөн. Ийм зүйлээсээ. Тэгэхээр боломжийг алдаагүй. Тий. Боломжийг алдаагүй тийм үү? Боломжийг алдаагүй. Тэгээд энэ нэг ер нь цаг хугацаа гэдэг чинь мөнгөөр үнэлэгдэнэ гэж яг энийг хэлээд байгаа тийм. Тэр хугацаанд 4 жил миний хийсэн одоо хөрөнгө оруулалт маань ингээд аль хэзээний үр дүнтэй болоод би ашигмашгаа өгөөж аваад ингээд энэ жилийн өгөөж бол өстой тасархай байсан миний юуны өгөөжүүд бол өстой айгүй өндөр өгөөжүүд орж ирсэн. Ийм болж эхэлсэн. За тэгээд тэтгэврийн зөвхөн би нэг хувьцаа биш яг тэтгэврийн хадгаламжаа ягаад би энийг банк яриад байгаа шүү дээ тий. Хожим хойно тий амаа барихгүй тулд итгэлийн хөдөлгөөн хийгээд хожим хойно би тий ингээд ядарс настаа болоо тэнхээгүй болоо тэр үедээ би үнэхээр бусдад өгөх юмтай баймир байгаа байхгүй бусдад өгөх юмтай. Тэгээ би нэг найзагчдаг ярьдаг манай найзагч болохоор хэлчихсэн шүү дээ. Хөргөчин дандаа дүүрэн байгаад би хүмүүсийг дайлах одоо элбэг дэлбэг хоол хүнстэй хизээш хоол хүнсээ элбэг дэлбэгтэй зүйлээр тасрахгүй байхын төлөө гэж манай гिच залбирдаг. Тэгээ би гिचтэй болохоор би үнэхээр тэгж хоолмол хийж чадахгүй. Тэгээд харин эсэргээрээ би бурхан намайгтай бусдыг дайлах хоол хүнс гойд газар давуулж чаа дайлах тийм санхүүтэй байлгаж өгөөч гэж би залбирч байгаа. Хожим байна тий. Тэгэл би гой залуу пасторууд урам урцсан бол тий. Итгэх панцаавал пасторгүй итгэгч нар илгээлтийн эстүүд дэгтэй гой урамшуулаад хамтаглаад гой үнтэй сайхан газар давуулж ороод хооллоод ингээд би үнэхээр хүсдэг. Тийм үү. За тэгээд магадгүй тий. За мэдээж зэрэг за тэгээд миний айгу өсч байгаа зүйл нь илгээлт одоо гоё зүгээр им одоо юу гэдэг лээ пеншн гэж хэлдэг солонгосоор бол пеншн гэж хэлдэг зүгээр одоо манайхаар бол цэцлэнгийн байр л байхгүй цэцлэнгийн байртай болоод тэгээд зөвхөн өөрөө тэнд байх биш те хит хит им өрөөнүүдтэй тэгээд тэнд нь аюутай тэг хүмүүс ирээд буучдаг. Ялангуяа би зөвхөн пастор илгээлтийн эстүүд ирээд буучдаг. Тэгээд тэндээ сайхан тий амарчдаг өөрсдөө хүнсээ барьж бид нар солонгост айгүй хийн аялал хийдэг шүү дээ гэр бүлээр зөвхөн ингээд хүнсээ урд нь бол ингээд бид нар чинь плетик савс бүх юм ачаал явдаг гэсэн. Одоо пеншнд бол ерөөсө бүх юм байгаа тий юу ч авч явах шаардлага зөвхөн хүнсээ л өөрсдөө аваад очиж чинь тэгэл болдог байхгүй. Яг тийм байх юмсан гэж ингээд айгүй тэхийн тулд яг би өөрөө одоо тэр тийм нэг цэцлэнгийн одоо пеншнтай болохын тулд надад юу хэрэгтэй санхүү хэрэгтэй. Тэр санхүүгээ би зүгээр өөрөө юусгүй хэрнээ та хангараа та өгөөрэй гэхээс би ихлэ үрээ тарих хэрэгтэй тий би хөдлөх хэрэгтэй. Итгэлийн алхмыг хийх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр би өнөөдөр жишээлбэл энэ мөнгө өнөөдөр миний хүнсний мөнгө байлаа гэхэд тэрийгээ би одоо юу гэдэг хоолн зарцуулах мөнгөөч гэдэг юм юун зарцуулах мөнгөө би тэрийгээ тэг цааш нь хураагаад тэгэн гутла одоо миний хэрэгцээг бурхан хангана гэсэн итгэл надад хэрэгтэй болж шүү дээ тийм үү итгэл хэрэгтэй болж байна. Тэгээд бурханы хангамжийг мэдрэх энэ айгуу гайхалтай зүйл бидэнд хэрэгтэй. Тэгэхээр итгэл гэдэг биднээс өдөр тутам алхмыг шаардж байдаг. Шийдвэр гаргаад алхам хийх. Тэгэхээр зүгээр суучаад та намайг хангана гэж итгэж чинь гэд ингээд байгаа ш. Яг үнэхээр итгэлийн алхмууд хийгээд үр тариад тий бид нар үр хөвгтийнхаа төлөө өөрсдийнхээ ирээдүйн төлөө үр тариад тэгээд тэр зорилго нь айгуу гоё зүв байх хэрэгтэй тий. Тэгэхээр би одоо хамгийн тансаг байрта одоо хаустаа болоод би хүмүүст өөрийгөө гайхуулаад амьдралаа гайхуулаад тэгэх нь гол биш. Би яавал тий одоо сайхан пеншнтэй боллоо гэх тэрийг бусдад яаж зориулж чадах вэ? Бусдад зориулахын тулд ямар хөө. Тэгэл заримдаа ингээл би пеншн ингээл үзэл боддог байхгүй. Ийм байвал айгүй гоё юм байна. Ийм зүйл их гоё гэдэг юм байна. Гэт тэ одоо санаа авах юмнуудыг ингээ хараад тэгээ хүслээ бурханд илэрхийлэх ийм зүйлүүд болдог. За энэ эргээд бодолтой бас айгүй хэцүү үед ингээд хүмүүсийг тэнхрүүлнэ штэ. Тэ бид нар хэцүү үед хүмүүсийг тэнхрүүлнэ. Тэр айгүй чухал гэдэг тэ. Хүмүүс ер нь нэг Библи дээр үзэх юм бол тэ ялангуяа итгэлийн хүмүүс ядарч туйлдах үед тэднийг айгүйсэн амраагаад хооллох хэрэгтэй. Амраагаад хооллох. Тэг амрах хэрэгтэй, хооллох хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө махан бие нэг амарч юу явах үед тэр үед аянда сэтгэл зүйч сэрэгдэг, сүнс сэрэгдэг юм байдаг. Би ч гэсэн ингээд нөгөө сэтгэл зүйн хэцүү байдалд ордог ч гэдэг юм уу те. Ийм үед нөгөө найз дээр очихоор манай найзын гэртэн биелсэн те. Ор бүр надад зориулсан ор байд. Би тэрэн дээр гараад өвтөд өгчдөг байхгүй те. Очил тийм болсаа би тэгэл намайг хараал хандахгүй. Тийм бол окей. За илүү чи хөвтчээ. Би гэс хоолой яатахыг ер нь намайг чинь гомдлыг хоол мал бүх юм бэлдсэн байдаг. Тэгэл юм дуусгаал ингээл ширээ дүүр юмдсаал
Тэгэл тэр хооронд би бүр ингээл хүрхрээл унтдаг байхгүй. Тэгээ намайг орон дээр нь очиад би бүр ингээл санжигнаа яваал очиад гэл ингээл орон дээр нураал унтдаг байхгүй. Тэгэн готолж ингээл шууд тэрэл талгаад гарт тавиал залбирчаал. Тэгэл хоолоо ичээл. Тэгэл ингээл хоёлаа хаал мал идэл. Тэгэл хоол ихний үед ярьдгүй маа. Тэгж байгаа л яг дуун тавилтаа оож ингээл цадч медалд ирэхээр ярина штэ. Тэгээд ингэсэн ингээл. За тэгэл тэгэн готолж хэвээр миний талд оролцсон. Хөө яаж чах нөхөр байстай. Тэр хэн бэ хадастай миний дүг ингэж хэвээр зовоод тахтай яа гэм мат ингээл хэвээр. 100% миний талд орж байгаа. Тэгэл хоёлаа копи уугаал жимс идэл. Тэгэл эргэтгэжтэйл тий. Залуу юм даастаа. Залуугийн хүн энэ залуучууд дандаа нэг юм алтай их юм а тест аргагүй л залуу болохоор алтай их юм а тэмээ гэд та намайг буцаад байранд нь оруулдаг юм байхгүй. Тэгэхээр үнээр бас тийм зүйл бидэнд хэрэгтэй байдаг те. За бүгд итгэлийн шийдвэрүүд гаргая тий. Та ямар шийдвэр гаргаж байгаа 10 жилийн дараа тий та ямар байхыг хүсэж байна. 20 жилийн дараа та ялангуяа залуу байх тусам бид нар 20 30 жил гээд олон жилүүд байна. Тэгээ тэр үед та ямар байхыг хүсэж байна. Таны үр хүүхдэд ямар байхаас гэж хүсэж байна. Тий ямар байхаас юу хүсэж байна. Тэгвэл түүнийг бид нар өнөөдөртөө үйлдэх хэрэгтэй. Итгэлээр үйлдэх хэрэгтэй. Ийм зүйл гарч байна. За тэгээ бидний хамгийн гол нь хойшлуулахгүй боломжийг хатгадаг. За тэгээд бидний бас итгэлийн бүр яг ийм золиостой зориултаа шийдвэрүүд олон хүний амь насыг хангаалах болно. Олон хүмүүсийн сүнсийг тэжээх болно. Өчигдөр би юг сонсон. Та нар нөгөө юу лээ би хараадах нөгөө Грейс гэдэг юу те подкаст Бадралгийн залуу хөтлөд илүү те. Тий Грейс медиа гэж байгаа тий. Тэн дээр нөгөө нэг хин гэж юмхтэй гарсан штэ. Та нар тэрийг сонсоо би оруулж Single Баяр гэдэг Одон өндөр суугийн хөтлөгч орчуулгын киноны жүжигч өгүүлэгч гэд айгуу ярилцлага болсон манайхаа. Бүр айгуу гоё ярилцлаа. Бүр бараг 2 цаг 57 минут ярилцлага байна. Маш гоё ярилцлага болсон. Тэгээ би ингээд итгэгчтэй болох гээд ингээд яг нөгөө юу уншсаар ингээд тэ нөгөө нэг өгүүлэгч ном уншигч учраас тэ нэвтрүүлэгч учраас итгэлийн номнуудыг уншсаар байгаа. Тэгээ тэр айгуу гоё. Ер нь бол өөрөө айгуу гоё тийм зөв тэмхтэй байгаа байхгүй тэ айгуу зөв хандлагатай. Тэгээд энэ эмэгтэй нөгөө итгэлийн номнуудыг зүгээр одоо мэрэгчлийнхаа жүжигчнийхээ хувьд уншаад тэр номнуудад ингэж нөлөөлөгдсөн байгаа тухай үзчихсэн. Нөлөөлөгдсөн байгаа тухай. Тэгэхээр бидний энэ дээр айгүй гоё итгэлийн зүйлүүд яригдсан шүү манайха. Маш гоё те тэр Бадралын бүр би бүр вау ямар мундаг юм те ямар нэгдүгээр хүнтэй ямар гоё даруу ярьдаг. Хоёрдугаар ямар гоё ингээд нөгөө яг ингээд бүр яг цагаа олоод яг эзний үгийг ингээд бүр суд татаж гаргаж ирээл эзний үгээр ингээд гоё тайлбарлаад байгаа байхгүй. Тэр хүн ингээд асуулт байна ингээд танд ингээд одоо тэ итгэхэд одоо тэ эргэлзээтэй зүйлүүд юу вэ? Асуултууд юу вэ? Асуултууд тавиад байгаа байхгүй. Тэгэл яг тэр асуултуудыг нь ингээд итгэх юу Библиэр аягүй гоё тайлбар тавиад маш гоё тэ ингээд хүмүүс манай ингээд заримдаа итгэгч нар чинь эзэнт итгэж эзэнт итгэхгүй болохоор л ингээд байгаа штэ тэгээд байгаа штэ гэл хүнийг айдсаар давтуулаад тэ тэгэн гутлаа юу гэдэг баг эзэнт итгэхгүй байгаа тэнэг мухаг юм шиг ойлголт төрүүлэл ингээд гэтэл бидний харилцаж байгаа хүмүүс одоо ямар мундаг боловсралтай чадвартай мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй бид нар хэдий ч даруу байж бид нар сайн мэдээд хараа штэ тийм үү. Тэгээд ингээд зөв байдлаар айгуу гоё ингээд ярих ийм хэрэгтэй. Тэгэхээр бид нар итгэлийн амьдрал дээрээ шийдвэр гаргаж ахлах. Шийдвэр гар. Тэгээ баг ингээд би дэс атсан баг. Энэ нөгөө залуу нөгөө зүгээр ингээд тааралдаад мэдлсэн нөгөө би нэгэ таньдаг тэгээд мэдлчээд тэгээд дараа нь ингээд нэвтрүүлэг дуурсан. Тэгээд айгүй зөв шийдвэр ингээд энэ нэвтрүүлэгч залуу Бадрал гэсэн тийм нэвтрүүлэгч залуу хийж байгааг би харсан байхгүй гаргасан байна гэж бодсон байхгүй. Тэгээд тэр баг ярилцлага дундаа энэ 2 цагийн ярилцлага дунд тэр юмтай баг ингээд ерөнхийдөө ингээд шийдвэр гаргаж чадахгүйсэн бол баг шийдвэрт хүрж байгаа тийм байдал харагдаж байгаа байхгүй айгуу гоё. За юм байна. Бүгдээрээ үнэхээр итгэлийн алхмууд хий. Ирээдүйд ямар байх юм бидний үр хүүхэд ямар байх юм бид ямар байх юм тэ бүгдээрээ алхам хийцгээе. За энэ айгуу жоо. За та юу ойлгов, юу мэдрүү, юу амьдралтаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нэг юм өстө та сонсог байх тий. Сонсохгүй яг бид нар жил болгон залбирч байгаа юм чинь тий. Эритрэ. Гэхдээ бид нар өдөртөө л нэрлэгдэхгүй. Ийм улсын төлөө залбирна. Эритрэ Африк твт байдаг.
За нийслэл нь Асмера гэж байна. 3,600,000 за Монголтай адилхан. За Тигрс араб болон англи хэлтэй. Дунд олон дээд боловсролын шатанд англи хэл өргөн хэрэгэлдэг. За тэгээд юу гэж байна? 50.3% лалын шинтэй 2.1% нь евангелийн урсгал. За тэгээд юу Христ итгэгчид 47.3%. За гэхдээ энд ингэсэн байна. Бичиг үсэг тайлагдсан байдал 69-аар бас бараг тал хувь нь бичиг үсэггүй гэсэн үг шүү дээ. 40%, 31%. За тэгээд энэ дээр 47.3% нь Христ итгэгчид гэсэн ба. За энд ерөнхийдөө нөгөө нэг Английн колон бас байсан юм. За энэ нөгөө газар нутаг юу вэ гэхээр Улаан тэнгисийн эргээр байдаг. Улаан тэнгисийн эргээр байдаг ийм газар нутаг байгаа. За тэгэхээр одоо нөгөө нэг юунаас болохоор одоо бид нар нөгөө Хермонсын хоолой гэж хоолой яриад байгаа шүү дээ. Дэлхийн одоо дайны гол асуудал бол одоо энэ хоолойноос нэг 2500 км орчим зайд байдаг. За энэ газар бол Библийн маш их бас түүхтэй, Библийн маш эртний христчд улс, эртний христч итгэгч улс гэж ингэж явдаг. За ийм ба. За тэгээд бас айгүй хэцүү амьдралтай. За онцлог нь бол уг нь бол нөгөө нэг аялал жуулчлал болон юугаар кофений соёл нь бас айгүй онцлог тийм соёлтой. Кофегаар айгүй алдартай. Гэхдээ нөгөө алдартай зүгээр яг өөрөх нь нутагт ирээд Эритре кофе нөгөө нэг кофегаар дайлах соёл нь алдартай. Тэгэхээс бол дэлхийд бол нэг тийм кофений экспортер бол их одоо танигдсан орн биш юм ба. За тэг бүгдээрээ Эритре гэж энэ улсын төлөө залбирая. Тэгээд энэ оронд нөгөө нэг бас хэвлэлийн эрхчлөө нэлээд алдагдсан. Тэгээ 93 оноос хойш байгаа ах шүү. За би хараадах 93 оноос хойш нөгөө ерөнхийлөгч нь энэ газар юу одоо засаглаа тогтоосон байгаа. За ийм тэгээд маш удаан хугацаанд ингээд колон байсан. За тэгээд Улаан тэнгисийн 1000 гаруй километр эргээр ингээд оршдог. Тэгээ бид нар Этиоп гингот Этиопт нөгөө нэг юуныхан очсон тийм Этиопчууд өөрсдийгөө еврейчүүд гэж үздэг. Тэрний нөлөө бас энэ газар нэлээ их байдаг. Этиопта нэг хил залгаа болохоор Этиопчуудын нөлөө айгүйх байдаг. Тэгээд маш гоё эртний тийм худалдаатай эртний бичиг үсэгтэй ийм үг нь бол айгүй хөгжилтэй орн байсан. Тэгээд юу гэхээр яг одоо нэг эртний худалдааны гол занглаа ийм газар те ялангуяа Африкийг, Арабыг, энэтхгийг холбодог ийм байсан. За тэгээд Египтийн хяналтанд байсан, Османы байсан. Тэгээд энэтхгийн биш юу л Италийн колон байж байгаа. Их Британий бас колон болж ирсэн ийм. За тэгээд юу гэхээр нэг намын тогтолцоо энд бол маш хүчтэй байдаг. За тэгээд хэвлийн эрхчлөө бол алдагдцсан ийм газар нутаг. Тэгээд ерөн цэргийн хүчээр улс орноо удирдах байгаа ийм газар баха. Тэгээд энэ ард түмээ бас ерөөдөө чөлөөлөгдөхийн төлөө бүгд хамтдаа залбирая. Та нар энэ нөгөө доотлын газрын цуврал эргийг харахаар Арабын хоогийг газар зүүн багшийн тэгж заадаг гэсэн Монгол гутал гэдэг. Энэ хоншоортой Монгол гутал шиг гэдэг. Яг тэр Монгол гутлынх нь хоншоор тэр хараа нөгөө их газар л ингээд түрээд орцсон юм шиг. Тэгэн готлоо бид нар бас үе том Монгол гутал, жижиг Монгол гутал гэд яг одоо энэ Эритре байгаагийн одоо тэг өмнөд юу баруун өмнөд хэсэг нь бас яг Монгол гутлын хоншоор шиг ингээд ийм гэж ингэж ярьдаг. За ийм. За тэгээ Судан, Этиоп, Жибут гэд Судан ч болохоор бас айгүйх тийм нэг дотоодын таягтай улс шүү дээ тий. Ийм орнуудаар хүрээлэгдсэн. Ер нь жоохон харамсалтай. Одоо иймэн бол маш хатуу тийм юу шүү дээ бас нөгөө имиж нөгөө ислам, хатуу ислам тэгээд бид нар залбирчээсэн тийм 9 настай охтуудыг гэрлүүлж мөрдөө бага настай хүүхдийг гэрлүүлдэг ийм юуны тухай ярьжээс. За ингээ бүгд хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр үгийн төлөө баярлалаа эзээ. Бид итгэлдээ үргэлж те итгэлийн зөв алхмуудыг хийдэг байхад эзэн та өдөр дараа бид итгэлээрээ урагшлан бид алхаж бид үнэхээр эзний дотор зөв шийдвэрүүдийг гаргадаг байхад бид зүгээр суугаад итгэжээн гэд суух биш харин бид нар юм тэгэхээр зөв шийдвэр зөв алхмуудыг ялангуяа бидний шийдвэр бидний
тэр итгэлийн алхмууд олон хүний амьнасны төлөө олон хүмүүсийн авралын төлөө байхад бид бол итгэлээр үнэхээр профессор алхаж сурахад ариун сүнсээ бидний өдөр дараа тэгээд энэ өдрийн үгийн төлөө баярлалаа эзэн. Эзэн тэгээд юуда үнэхээр итгэлийн хүчирхийг хариуцлагатай өдөртөгч болж байгааг харахтаа түүний үр удмаас тэгэхээр эзний гайхалтай хүмүүс гарч Христ бидний авралын төлөө ирнэ гэдэг энэ гайхалтай зүйл түүний өвгдээд дээд үед нь байсныг бид харж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бидний итгэлийн бидний хариуцлагатай байдал, бидний итгэлийн алхмууд, итгэлийн шийдвэр хожим хойно бидний үр хүүхдээ амьдрал нөлөөлнө гэдгийг бид суралцж байна эзэн. Тэгээ өнөөдрийн үгийн даваа та бидэнд заагаараа өдөр тутмын амьдрал жижигхэн шийдвэрч гэсэн гарах үед эзэн та биднийг итгэлээрээ байгаараа, итгэлээрээ алхаараа гэж та бидэнд сануулж байгаараа. Эзэн тэгээд бид яг одоо Эритре улсын төлөө залбирч байна. Засгийн газрын төлөө залбирахад улс орны удирдлагууд цэргийн хүч олон хяналтаас хэд анхаарахаас илүүтэйгээр өөрийн ард түмнийхээ хэрэгцээг анх тэднийг халамжлахад анхаарлаа хандуулахын төлөө бид залбирч байна эзэн. Тэгээ энэ газар бас хүний эрх хэвлэн нийтлэг хэрэгчлээ маш муу үзүүлэлттэй байгаа энэ улсад шударга ёс тогтож иргэдийн хэрэгчлээ хангагдахын төлөө бид залбирч байна эзэн. Ган гачиг хүнсний хомсдолд нэрвэгцэн ард иргэдэд тусламж үрж ядуурлаас гарч нэгдэхин төлөө бид залбирч байна. Эзэн минь их орны орхин явахаас өөр аргагүй болсон хүмүүс болон тэдний арга ирэх аюулгүй байдал санхүүгийн хэрэгцээ хангагдаасаа гэж залбирч байна. Тэд хүнд хэцүү энэ цэглэгийн замаар яваад тэр бусад улс орн руу дөрвөн гарч байгаа гэр бүлээс салж байгаа бас дөрвөх явцдаа хүнд хэцүү зовлон хүчин бас төөрөгдөл үр хүүхдээ алдах ч юм уу энэ хэцүү зүйлүүдийг тулж байгаа. Энэ ард түмэн дээр эзэн та өөрийн гэрлийг тусгаараа энэ ард түмний дундаа энэ цөөхөн хувьтай 2.1% байгаа Христ итгэгчид итгэлийн сайн үржимсийг сайн үр нөлөөг үзүүлэх болтугай бид Иесус Христийн нэрээр бид Эритрийг өрөөж бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж бид Иесус Христийн нэрээр бид Монголоо бид Хойд Солонгос бид Афганистаныг өргөж эзэн минь бид Иесус Христийн нэрээр энэ өдрийн бидний бүхий л чуулганууд эзэн тавна гэхээр гахалтай сэргэлтийг эзний орш хүүг дүүрэн болгож ариун сүсээр дүүрсэн эзнэр өдөртүүлсэн цаг байх болтугай гэж эзний нэрээр хирэж байна. Тэгээд энэ өдрийг бидний чуулган дээр сэргэлт ирэх болтугай Иесусийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглагчлаад аяа эзэн та ерөөлтэй зарилгуудаа надад заагаач таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлна. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119 12-аас 16. За цээжлэгчлээ. Юунаас жилүүгээр зүрхээ хамгаал амийн булгуу тэндээс ундран гардгаа. Сургаал төгс 4:23. Амен. За Эритре гэж энэ улс байна. Тэг би энэ зургийг үзсэн чи айгүй үзэсгэлэнтэй тийм айгүй гоё хүмүүс байсан. Та нар харин зүйдлийн дагдлалтаа энэ охины зургийг айгүй хөөрхөн бас энэ аав ээжтэй өгтөлцсөн болтой ийм хөөрхөн. Тэг би шууд ингээ хараад ашгүй дээ гэж бодогдсон юм байсан гэхээр нөгөө тэг ямар ч айгүй том болтлоо аав ээжгээ хажууд байгаа юм байна да гэж бодсноо байж гараа гэж юус яна арай хоёр ихнэр нарай биш үсттэй биш л багтаа гэд. За ямар ч гэсэн нөгөө энэ исламын орнууд хамгийн хэцүү тэр штэ. Би бүр яг нөгөө арабад явж байгаад ээж охин хоёр гэж харсан байхгүй. Ээж охин хоёр гэдэг нэг юмхтэй. Гэхдээ нэг эрэхтэй хоёр би капец уцсан чи орж ирээд тэгээ бүр айгүй юм насны зүрүүтэй тэгээ би ээж охин хоёр байхгүй дээ гэл. Тэг өөрөө ирэхгүй дээ хараад идэг болчихдог байхгүй. Нүдэн дээр байг тийм харагдаад хаа. Тэгээд ясан чинь харин яг биш байсан. Дээрсэлт эхнэр хоёр эхнэр нь штэ гэдгийг мэдээж авсан байна. За тэгээ ямар би болохоор энийг ямар ч хэлсэн аав ээжийнхаа хажууд тэ айгүй ирдэг хадамд гаргачихгүй аав ээж ингээ байж байгаа ийм юу байна да гэж бодогдсон. Ислам орнууд айгүй амар тэр тэ. За эзэвэг. Тэгээ би Rema World групптэй энэ нөгөө Operation World энэ залбирлын сүлжээнд ингээд залбиртагт аюу талархдаг шүү дээ. Ялан тэг дэлхийг тойрол яваад идэг хэдүүлээ те. Дэлхийн улс орнуудаар яваад аялал залбирлаар алхаж аялж байгаад аюу талархдаг заа юм. За эзэвэг
Өдөр бүгд өнгөлөг хэрэг бүгд талархалтай байгаараа өнөөдөр бурхан танаач чуулган дээр гайхамшиг үлдэх болтугай. Танаа манаач чуулган дээр эзэн гайхамшиг үлдэх болтугай. Эзний нэрээр баяр таа.